Улаанбаатар хот маань ер нь 2025 онд бас маш өндөр төсөвтэй буюу 4.2 их найттай байсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2025 онд нийслэл Улаанбаатар хот 16 мегаваттын 10-ыг бол гэрээсэн. Мөн 200-аад жижиг хэмжээний дунд хэмжээний төсөл хөтөлбөрийг бол эхлүүлж үргэлжлүүлээд явж байсан. За үүн дээр Улаанбаатар хотын хэмжээнд төсөл хөтөлбөрүүдэд нийт 5% хуулийн хэмжээнд бол хэрэглэгдээд зарим хуулиудыг шинээр хэрэгжлээд үргэлжлүүлээд хэрэглээд ингэ явж байгаа ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энийг бас улаанбаатарчуудаа холбогдох байгууллага, аж ахуй нэгжүүд мөн одоо хянан шалгадаг байгууллагуудаа зөв мэдээлэл өгье гэдэг зорилгоор өнөөдөр танилцуулга хий гэж бодлоо. Өмнө олон жил уламжлалтаар усын ажил явуулдаг хууль бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хууль гээд байгаа. За тендерийн тухай хууль бол бид нар бүгдээрээ мэднэ. Төсвийн мөнгө болон гадаадын зарим бонд зээл тусламжийн мөнгүүдийг бас хуулийн дагуу тендер зарлаад сонгон шалгуулалт явуулдаг ийм зохицуулттай. Харамсалтай одоо байгаа тендерийн хуулийн дутмаг тал байдаг. Энэ 34-ийн 9-10 дугаар залтан дээр тодорхой заагдсан буюу чанарын үзүүлэлтэндээ тэнцсэн компаниуд үнээр өрсөлдөд хамгийн хямдхан үнэтэй тендерч шалгардаг ийм үндсэн суурь зохицуулттай. За оноо өгөх дотоодын аж ахуй нэгжүүдэд даваа оноо өгөх гэсэн хуулийн заалтууд байдаг боловч яг энэ нь бол практик дээр бол төдийлөн бас сайн хэрэглэгддэг. Тэгэхээр одоо байгаа энэ уламжлалт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ авах тухай хуулийн дээр бол ер нь бол техник үзүүлэлт тэнцсэн хамгийн хямдхан оноо өгсөн компаниуд бол ялгараад байдаг. Чанарын үзүүлэлтүүд бол туршлагын үзүүлэлтүүд бол нэг орж ирдгүй ийм хууль байж байгаа. Энэ хуулиар бол өнгөрсөн жил гол тендерүүд явсан. За дараагийн миний ярих гэдэг Улаанбаатар хотод өөр хэрэглэгдэж байгаа үндсэн зарчим. Одоо бид нар чинь төрийн үеийн түншлэл гэж их ярьдаг болсон. За төрийн үеийн түншлэлийн тухай хуулийг би одоо та бүхэнд ярих гэж байна. Энэ бол өнгөрсөн 2025 онд биднээсийн хамгийн голчлон барьж хамгийн түрүүнд хэрэгэлсэн хууль. Ингээд товчлоод ярих юм бол төр хувийн эзлийн түншлэл TKP, англиар бол PPP буюу Public Private Partnership. За гэрээг бол PPPA гэж хэлдэг. PPPA буюу Public Private Partnership Agreement гэдэг юм том гэрээ хэлдэг. За төрийн үеийн түншлэлийн тухай 22 онд батлагдаж өнгөрсөн 25 онд хуулийн шинжилэл орсон. Нийтийн зорилттой дид үтц төрийн үйлчлэгээний салбар төрийн үеийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх хувийн эзлийн оролцоо хөрөнгө оруулалтыг дэмжих төрийн үйлчлэл эрсдлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээнүүд байгаа урт хугацаанд хамтран ажиллах болон санхүү төсвийн зорилттой удирдлагыг хэрэгжүүлэхэд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх. Нэгсэндээ хувийн хвшил өөрснөө төслийг санаачилдаг, санаачлаад хэрэгжүүлэх ийм боломжтой зохицуул зөксөн хууль. Тэгээд нийслэл Улаанбаатар хот 2025 онд анх удаа хэрэгжүүлээд хоёр төслийг бол амжилттай яг энэ хуулийн дагуу анхны шалгаруулалт хийсэн. Энэ Улаанбаатар хотын томоохон мега төслүүдийн нэг болох ТЭЦ 5 төсөл. За хоёрт нь болохоор хогш тааж эрчим хүч гаргах гэсэн төслүүд бол амжилттай 2025 онд шалгараад гэрээсэн. Одоо том гэрээний PPPA гэрээний дагуу хавсралт гэрээнүүд бол хэлцээрүүд хийгдэж байгаа. За энэ хоёр гэрээ бол шалгасан. За төр үеийн түншлийн гэрээн дээр яг нэг хүндрэлтэй тал нь 4 шаттай байдаг. Нэгдүгээр үе шат нь бол урдчсан шинжилгээ, хоёрдугаар үе шат нь бол бүрэн шинжилгээ, гуравдугаар үе шат сонгон шалгаруулалт, дөрөвдүгээр шат нь уралдаанд сонгон шалгаруулалт гэсэн ийм 4 үе шатыг дамжаад иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хууль заасны дагуу 4 удаа ороод ойролцоогоор хамгийн хурдтай явлах 8 сараас 12 сарын хугацаанд шалгардаг. Энэ хуулийн хэмжээнд ТЭЦ-тэй хогшдах шалгарсан бол 3 дугаар үе шатн дээр нь Хүннү хотын 90 мегаваттын батарей станц, Таранбааны төсөл. За 2 дугаар үе шатн дээр бүрэн шинжилгээ хийж байгаа Лагш дах, Дэнжин мянган дулааны станц, UB арена, Улаанбаатар усан зохицуулбар гэсэн 4 төсөл. За 1 дугаар үе шатнд бол 20 төслийн суурь судалгаа хийгдэж байгаа. Ингээ явж байгаа. Тэгэхээр 4 үе шатаар ингээд 8-аас 12 сар бол явагдаж шалгардаг. За улсын хэмжээнд өнгөрсөн жил бас нэг төсөл зарлагтай явж байгаа. Хуулийн хүрээнд хэрэглэгдэх журам байгаа. Засгийн газрын 210 дугаар тогтоолоор бол хэрэглэх журам батлагдсан. Журмын дагуу болон хуулийн дагуу явахаар ер нь бол 4 шаттай явдаг. За 2025 онд хуульд шинжил хийгээд сүүлийн 2 үе шатыг уралдаанд толгож бол нэгтгсэн байгаа. Мөн үүнийгээ дагаад журам гарч журмын дагуу цахимаар хүлээж авах шинжилүүд хийгдсэн. Одоогор бол засгийн газраас журам шинжлэхтгэр бол ажиллаж байгаа. Одоо бол яг хуучин журмын дагуу 22 оны найруулгын дагуу төр үеийн түвшний тухай хууль хэрэглэгдээд бол явж байна. За дараагийн хэрэглэгдэж байгаа чухал төсөл хөтөлбөр шалгараад байгаа хууль бол энэ бол 2015 онд батлагдсан хот
суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль товчлоод хот суурин газрыг хөгжүүлэх гэж бичижээ. За хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн дээр 15 онд батлагдсан үндсэн зорилго нь болохоор хот суурин газрыг дахин төлөвлөх. За энэ дээр бол үндсэн 2 ойлголт байж байгаа. За хот суурин газрыг дахин төлөвлөх хуулийн дээр ашиглалтын шаардлага Улаанбаатар хотод ашиглалтын шаардлагад хангахгүй байгаа нь хуучны барилгуудыг хэрхэн газар чөлөөлөлд нурааж сонгон шалгаруулалтыг явуулах уу? Дээрээс нь гэр орооллын газрыг төлөвлөж дахин төлөвлөлтөнд оруулж барилгажуулах талаар бол сонгон шалгаруулалт хийх заалтуудыг бол үндсэн тусгасан байдаг. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дугаар заалтан дээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах гэж заасан. Үүнтэй уялдуулаад барилга хот байгуулалтын сайдын 16 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан журмууд байж байгаа. Мөн 18 онд 46 дугаар тушаалаар батлагдсан юм нийт нэг 10 гаруй журмууд ингэж хуулийн дагуу гарсан. Үүний дагуу бол 15 оноос хойш Улаанбаатар хотод гэр орооллын дахин төлөвлөлтийн төслүүд 3 талд 2 тал гэрээнүүд дээрэс нь ашиглалтын шаардлагад хангахгүй байгаа барилгууд мөн нийгмийн дэд үтцийн төслүүд бол энэ хуулийн ирээнд хувийн хвшил бас санаачилж болохоор ийм заалттай хувийн хвшил өөрөө мөнгөө гаргаад санаачлаад одоо төр болцох менежмент хийн зарим тал дээр бол хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр ийм хуулийн заалттай зохицуултаар явж байгаа. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар 2015 онд Улаанбаатар хотын мега төслүүдээс ханы материалын 3000 айлын орон сууцны төсөл 12 га дээр сонгон найрхан дүүргийн 5 дугаар хороон дээр 2025 оны 9 дугаар сард энэ хуулийн 9 дугаар бүлгийн дагуу ажлын хэсэг байгуулад 19 дугаар зүйлийн дагуу сонгон шалгуултууд яваад ханы материалын төсөл шалгарсан. Сэлб 20 минутын хот дээр нийгмийн 15 багц ажил буюу үйлчлэгээний төв, нам хорооллын орон сууц гэх 15 багц дээр мөн хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дугаар зүйлийн дагуу гэр орооллыг орон сууцжуулж байгаа учраас сонгон шалгаруулалтыг зарласан байж байгаа. За энэ дээр хувийн хвшлүүд сонгон шалгаруулалтанд уралдаанд оролцоод төрд хамгийн их ашигтай хөлбөрийг санал болгосон онооны дагуу шалгаруулдаг. Мега төслүүдээс 25 онд ханы материалын 3000 айлын орон сууц сэлб 20 минут маань энэ багцаар явсан. За 15 оноос хойш бол Улаанбаатар хотын хэмжээнд гэр орооллыг дахин төлөвлөх, ашиглалтанд шаардлага хангахгүй байрыг дахин одоо төлөвлөх ойролцоогоор 40-од төсөл арга хэмжээ бол Улаанбаатар хотын хэмжээнд энэ хуулийн дагуу хэрэгжээд явж байгаа. За тэр хуулиудыг хэрэгжилж байгаа нь бол Улаанбаатар хотын орон сууцны газар, НОСК болон Улаанбаатар орон сууцжуулалт ХХХ компаниуд бол энэ хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг ингээд хийж байгаа. Ийм одоо зохицуултууд байж байна. За энэ бол ингээд 3 дахь хууль. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр орооллыг орон сууцжуулах тухай хууль гэж товчхондоо хэлэх юм бол замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр орооллыг орон сууцжуулах. За энэ хуулийн гол заалт нь болохоор яг хуулийн дээр сонгон шалгаруулалт байхгүй нөгөө хуулиудтайгаа хамтарч хэрэгжих буюу хамгийн гол зарчим нь нийтийн тээврийн сан, гэр орооллыг дахин төлөвлөх, газрыг дахин төлөвлөх, гэр орооллын хөгжлийн сантай байж газар чөлөөлтийг дэмжих, төвжирлийн холбогдлолтой нийтийн тээвэр таксины асуудлуудыг бол бүрэн тодорхой хэмжээнд бол зохицуулж өгсөн. Энэ дээр хамгийн гол зохицуулт буюу одоо гэр орооллын дахин төлөвлөлтөн дээр энэ суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн өмнө бас амжилтгүй явуулсан нь болохоор хувийн хвшлүүд өөрөө газар чөлөөлтөн дээр бол маш их асуудалтай. 1-2 аж ахуй нэгж хувь иргэн газраа чөлөөлж өгөхөөс болоод бусад хүн хохирдог ийм асуудлууд байсныг замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр орооллыг орон сууцжуулалт тухай хуулийн дээр иргэдийн 70%-аас доош хүн дэмжсэн тохиолдолд газрыг албатан чөлөөлж болно. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газрыг чөлөөлөх тухай 10 дугаар зүйл дээр бол тодорхой ингээд заасан. Газрын нөхөн олгорыг бол хэрхэн олгох тал дээр 11 дугаар зүйл дээр бол бүрэн тусгацсан байдаг. Газрын нөхөн олгорын үнэлгээ, тэгээ гэр орооллыг орон сууцжуулах тухай байршил, үйл ажиллагааны чиг үүрэг гэдэг ингээд тодорхой зохицуултууд байгаа. Энэ бол зөвхөн нийслэл Улаанбаатар хотод хүчин төгөлдөр хууль байж байгаа. Энэ хуулийн дагуу бол газар чөлөөлтүүд болон нийтийн тээврийн зарим зохицуултууд явагдаад сая Сэлб хотын газар чөлөөлт болон бусад дэд бүтцийн газар чөлөөлтүүд энэ хуулийн дагуу газар чөлөөлөлт нийтийн тээвэр. Тэгэхээр энэ газар чөлөөлтүүд маань өөрөө энэ 2023 онд батлагдаж 25 он тодтол орсон энэ хуулийн дагуу бас хэрэгжээд ингээд явж байгаа. Сүүлийн 5 дахь төсөл хэрэгжүүлэхэд оролцож байгаа гол чухал хууль бол энэ Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль. Шинэ нисэх буудлын орчинд Хүннү хот гэж засгийн газрын тогтоолоор байгуулад 2024 онд
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг тусгаалсан хууль. Хүннү хотыг байгуулж хөгжүүлэх тухай энэ хуулийг 24 онд бол батлагдсан. Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зай оновчлолтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах. Зорилтын өрөөнд Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлоод оршино гэдэг. Ингээд Хүннү хотын эрх зүйн байдлын тухай. Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулиар бол Хүннү хот өөрийн гэсэн захиргаатай. За Улаанбаатар хот бол Хүннү хотын 80% Төв аймаг 20% эзэмшээд шинэ нисгийн орчим хэсэг бол Хүннү хотын бүсчлэлд байж байгаа. Ингээд өөрийн гэсэн хөгжлийн корпорацтай Хүннү хотын хөгжлийн корпорацаараа дамжуулаад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм хууль эрх зүйн зохицуулалттайгаар бол явж байгаа. За Хүннү хотын хөгжлийн корпорац дээр Хүннү хотыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон төсөл хөтөлбөрүүдийг хянах, удирдах, зохион байгуулах, мөн хотын дэд бүтцийн сантай байхаар ингээд зохицуулсан. Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар бүлэг дээр хотын бизнес орчин хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын тухай 28 заасны дагуу хотын бүтээн байгуулалтын хөгжлийн төсөлд 300 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх санал гаргасан хөрөнгө оруулагчдаа засгийн газар эрх олгосны дагуу хотын захирагч гэрээ байгуулж төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж одоо болохоор зохицуулалтаа мөн 24-ийн 7 дээр хотыг хөгжүүлэх төсөл арга хэмжээг төр үеийн түвшлэр хэрэгжүүлж болох бөгөөд энэ харилцааг холбогдох хууль журмаар зохицуулна гэдэг. Тэгээд энэ Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль дээр хурал нь яаж үйл ажиллагаа явуулах вэ? Корпорац нь яах юм? Дээрээс нь за хотын татвар бүсчлэл, зохион байгуулалт, газрыг одоо ямар төсөл хөтөлбөрт олох юм бэ гэдэг ийм зохицуулалтаар Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль бол ингээд явж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод бас шинэ нисгийгээ дагаад бид нар сүүл Хүннү хот дээр олон улсын таранзит зочид дуудал, дээрээс нь одоо 90 мегаваттын өөрийнх үсвэртэй батарей хуримтлуур болон бусад төслүүдийг бол дэд бүтцүүдийг бол хийж байгаа. Нийт дэд бүтцүүдийн 15 багц ажил одоогоор нэг 70% дундаж гүйцэтгэлтэй явж байгаа. Бид нар 2026 оны дулааны улирал дуусахад одоо энэ жил анхны Хүннү хот дээр орон сууцны төслүүдийг сонгон шалгаруулалтыг Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль болон төр үеийн түвшлийн тухай хууль, хот суурин газар хөгжүүлэлт тухай хуулиудын заалтуудын дагуу сонгон шалгаруулалтыг хийнэ гэж одоо төлөвлөд ажиллана. Өмнө нь бол уламжлалт ойлгоор зөвхөн тендерийн тухай хуулиар төсвийн мөнгөөр сонгон шалгаруулалт хийдэг байсан бол одоо төр үеийн түвшлийн тухай хууль, хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвчрлийг бууруулах, гэр ороолыг орон сууцуулах тухай хууль, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль гэсэн ийм 5 хуулийн зохицуулалтаар хувийн хвшлэл өөрөө төслийг санаачлаад, тэзүү санаачлаад, төслөө санаачлаад төртөөгөө хамтарч ажиллах ийм хууль эрх зүйг бол нээж өгөөд ингээд Улаанбаатар хот манлайлаад ажиллаж байгаа. За энэ дөрвөн хуулийн үндсэн зорилго бол төр хувьчлал хамтрах хэрэгтэй. За хувьчлал өөрсдөө мөнгө нь байна, санхүүжилт нь байна, бизнесийн санаа нь байна. Төр менежментээр дэмжиж өгөөд шаардлагатай гэвэл бас төсөв зээлийн хөрөнгө оруулалтаар нийгмийн төслүүдтэй зарим байдал дээр татаас хэлбэрээр олгоод ингээд дэмжиж болно гэсэн ийм хуулийн үндсэн үндэслэл агуулга та. Ингэснээр бид нар төсвийн мөнгийг хэмнэн. За дэлхийн нийтэд сүүл Турк улсад дэлхийн хамгийн том нисгуудлыг барьж энэ нь төр үеийн түвшлэр PPP-гээр ярьж байгаа. Төсөөс мөнгө гаргахаа болсон. Төр үеийн түвшлийн тухай энэ хуулиудын зохицуултуудыг бид нар зөв хэрэгжилж практикт нэвтрүүлснээр дахиж төсвийн мөнгийг хэмнэж төрөөс мөнгө гаргахгүйгээр хувийн хвшлээд өөрсдийн санал санаачлагтай дэмжиж нээлттэй хувийн хвшил төр хоёр хамтарч ажиллах ийм зохицуулттай ийм хуулиудыг бол хэрэгжилж байгаа.